11 сарын 1-нд төрсөн гэж одоо гинт сайн нэг цэцгэн баглаараа тэрхэ гинт над. Тэгсэн тэгээд охинд бас минь хөргөг байгаа ш тэгээд ингээд гинтгэл тэгэлгүй яах вэ? Тэгээд дүүгийнх нь ирсэн бас нэг хэрэг явдал байгаа. Жил чихтэйхэн сайхан бэлгийг үр хүүхдүүд барьдаг шүү дээ. Тэгтээ охин нь онцгой намайг явуулсан нь сэтгэл зүрхэндээ бодож явдаг. Тэр сайхан үгс бүхнийг шингээгээд над руу бичээд явуулсан. Харин түүнийг нь танд уламжлах том даалгавартаагаар ирсэн учраас одоо эхлээд хоёулаа хөтлөгч маш сайн сонсох хэрэгтэй шүү минь. Өнөөдөр миний төрсөн өдрөө өнгөт орчлонд хүмүүн заяаг олж мэндэлсэн өдөр. Өдий дайтай өсгөж өндийлгсэн ээжийн минь ч бас баярын өдрөө. Энгэртэн эрхлүүлж, өвөртөн тоглуулж, өдий зэрэгтээ өсгөж хүмүүжүүлсэн ачигтай нь өнөөдөр яагаад чи охин нь дэндүү их сананд орсож суунаа ээжээ. Элсэн говийн ширхгийн тоогоор ээжтэй охин нь дэндүү их хайртай шүү. Эвэлсэн сүхтэн хүн залгиж хүн болсон учраас ижим нь та наддаа бурхнаас ч илүү үнэтэй юм шүү. Халуун хөвлөд тань бүрлдсэн учраас хайрлахгүй байхын аргагүй юм аа миний ээжээ. Хамаг сайхан бүхнийг тань хүртэж хүн болсон учраас хүндлэхгүй байхын аргагүй юм аа миний ээжээ. Сүсэгтэн биш гэлээч охинд нь шүтдэг ганцхан шүтэн байдаг юм шүү миний ээжээ. Одод тэнгэрийг би шүтдэггүй, огторгүй тэнгэрийг ч охин нь шүтдэггүй. Олны хилам хараал өрөөлийг ч охин нь шүтдэггүй. Орчлонд харин ганцхан ээжигийн сүсэглэн биширч явдаг юм шүү. Танда энэ л өдөр намайгаан төрүүлж охин өртөө болсон онцгой гоё өдрийн мэндийг хүргье гэж охин гүндэг маагаас нь мэдчилсэн байна. За тэгээд баярын хайр шингэсэн маш гоё бэлгийг өргөн барих хүлээн авна уу. 나를 걸어왔 저래가 비 나도 당해 집인사야 손빌래 Долгор сүрийн хичээ энэ төрсөн өдрийн баяраар тээж төрүүлсэн ижигийн баярлуулна гэдэг ээдээ тунчиг ухааны дэд хүмүүний илрэл болов гэж бодож байна. Таны төрүүлсэн охин мөр танд талархал илэрхийлж гинтийн бэлэг илгээсэн. Одоо хоёулангийн тэр бичлэгийг бас үзээд сууж байгаа. Охиндоо гоё төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэгээд бас сэтгэлдээ хуваалцъя. За баярлалаа. Миний охин бас тэр тэнд бас амьдарч байгаа. Элжисүрэн гэдэг хөргөн байгаа. Тэгээ хоёр хүүтэй. Яа тэгээ маш их гинтийн бэлэг байлаа. Нэг дээрс нэг минь тэр өгөн тэгж бодож ирсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхдийнхээ тэрснээ тэр мартчихсан шүү.